явсаар ер нь урлаглын төсөөллийн индекс, арчлалын индекс, хэвлэл мэдээллийн одоо хэвлэлийн эрхчлөөний индекс гэдэг эдгээр шалгуур үзүүлэлтүүд цаашлаад харах юм бол одоо гендерийн тэгш эрхийн үнэлдэг дэлхийн эдийн засгийн форумын индекс, одоо бизнес эрхлэхэд таатай орн мөн үү үгүй юу гэдгийг үзүүлэлтүүдээр бүгдээр нь ухарж байгаа нь явсаар засаглалтай холбоотой байна. Тэгэхээр энэ дээр бол одоо жишээлхэд арчлалын талаар яагаад манайх хурал тэгээд байна вэ гэхээр хэвлэл мэдээлэл эрхчлөө, үг хэлэх эрхчлөө бол сүүлийн үед хаагдаж боогдсон хэлбэртэй байна. Иргэдийн үед бол жишээлбэл сошиал медиа дээр өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө шалгуулдаг, торгуулдаг, тэрнийхээ төлөө шийтгүүлдэг ийм байдал нь бол одоо хүмүүсийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болгож бас айдас тавтуулах. За тэгээ айцаар удирдах байгаа нийгэм гэдэг чинь мэдээж дарангууллын нийгэм л болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол энэ залуучууд, хүүхдүүдийн ирээдүйд бид ийм айцаар удирдуулдаг нийгэм үлдэхсэн гэж бодохгүй байна. Тэр утгаараа бол энэ арчлалын индекс жилээс жилд ухарч байгаа явдалд бол би маш их санаа зовж байна. Тэгээд зөвхөн хууль тогтоогчдоос гадна энэ засгийн газар, бусад засгийн газрын харийн агентлагууд, орон нутгийн удирдлагууд ч гэсэн энэ асуудлыг бол анхаарч одоо бид нар ямар ирээдүйг хүүхдүүдтэй үлдээж байгаа юм бэ гэдгийг бодох цаг болсон л гэж харж байна. Тэгээд сүүлийн үед одоо бас юу гэдэг хууль зүйн сайд нь одоо хүмүүсийг хөрөнгө хураахын юм хууль батлна гэдэг ингээ яриад шүү дээ. Дээр нь одоо юу гэдэг үндэсний баялагын сангийн хуультай холбоотойгоор бас аж ахуйн нэгжүүдийн одоо 40 жил хөрөнгө оруулсан ийм газруудын 31-31% ингээ төр шууд авна гэдэг ийм хуулийг баталчлаа шүү дээ. Энэ бас бидний үедээ ардчлалд сөрөг нөлөө үзүүлэх үү? Энэ дээр түр бас ямар зөв бодлого байвал одоо илүү одоо үр дүнтэй юм гэж бас та харж байгаа юм бэ? Шууд одоо хөнгөний аавна энэ байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг ийм юм тулгачаад ах шүү. Тэгээ байгалийн баялаг гэдэг бол одоо байгаль дээр байгаа одоо эрдэс баялаг, эрдэс бодис тэр чинь хүн өөрөө бий болгоогүй байгаль бий болгосон зүйл. Энийг хайж олоод тэгээ олборлох арга технологиг эзэмшээд хөрөнгө оруулалтыг нь хийгээд үйлдвэр уурхай бариад ингэж гаргаж олборлсны дараа энэ чинь сая баялаг болж хувирна. Тэгэхээр энэ нь хин хөрөнгө оруулахын, хин ямар аргаар олборлохын гэдэг нь өөрөө технологийн асуудал, шилжүүлэх ухааны асуудал, хин хөрөнгө оруулахын гэдэг нь санхүү эдийн засгийн асуудал тийм ээ. Тэгээ бид нар нэг гараараа Монгол улсад хөрөнгө оруулаа, Монгол бол хөрөнгө оруулахад таатай улсаа гэж хэлчихэд нөгөө гараараа нөгөө хүрээд ирэхээр нь хөрөнгийг нь хурааж аавна гэдэг ийм орчинд хин итгэж бид нарт хөрөнгө оруулах юм. Тэгээд зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна бас бид дотоодын өөрийн хөрөнгө оруулж байгаа хүмүүсийнхаа энэ эрсдэл гаргаад хөрөнгө оруулж байгаа зоригийг үнэлэх цаг болсон. Тэгээд хөрөнгө оруулсныхан дараа хэсэг хугацааны дараа явж байгаад энэ баялаг бол бидний юм а гэж аваад тэгээд бүгдээрээ тал талаас нь хурц барьж орох юм уу? Тэгээд ийм уул уурхайн шинжлэх ухааныг үл хүндэтгсэн байдлаар ийм хинэггүй, нэгдүгээр тэгээ бодлогогүй ийм ухар мөчөд үзэл баримтлал, үзэл бодол түгээх нь бол Монгол улсыг ерөөсөө хөгжүүлэхгүй хойшин татгал тийм зам руу орж байгаа. За нөгөө талдаа бид нар ингээд чөлөөт зах зээлийн эдийн засгт улс гэж үндсэн хуулитай томхоглосон. Ардчилсан чөлөөт зах зээлийн хүний өмчийг хүндэтгдэг, өмчтөй байхыг дэмждэг гэчээд тэгээ нөгөө талаараа ингээ нийгэмчлэх тухай, эсвэл хүний хөрөнгийг тухай хураах тухай яриад байгаа нь нөгөө 1937 оны хэлмэгдүүлэлт энийг өөрсдийнхөө үзмжээр ашиглах, тэгээд улс төрийн дайсны намнах хэрэгсэл болгож ашиглах ийм мотивацтай гэж бол би харж байна. Тэгэхээр энэ утгаараа энэ хуулийг яг энэ томьёолж байгаа үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй байна.